Сайн байцгаана уу? Дорнот аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Багангийн багшийг дэмжих төслийн уралдаанд оролцогч Жамбал Доржийн оюун эрдэнэ Дорнот дээд сургуулийг 2014 онд Багангийн багш мэргэжлээр төгсөөд одоо төрлөх сургуульдаа 9 дахь жилдээ ажиллаж байна. Оюун эрдэнэ багш маань ажиллаж байх хугацаанд 3 удаа 1-р ангийг төгсгөж одоо 2 дахь ангиа даан авч ажиллаж байна. Анги удирдсан ажлын төлөвлөгөөний хүрээнд ангийн сурагчдыг номтой нөхөрлүүлэх зорилгоор сумын номын сантай шипийн холбоо тогтоож, сурагчид чөлөө цагаа номын санд ном уншиж, шатар тоглож, үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Төрөл бүрийн уралдаан тэмцээнд ангийн сурагчдыг идэвхтэй оролцуулснаар олон амжилтуудыг гаргаж байна. Мөн ангидаа математикийн булан байгуулж хөнгөн, дунд, хүнд гэсэн 3 төвшингээр нь бодлогоо боловсруулан өдөр бүр нэг өгүүлбэртэй бодлого, нэг илэрхийлэл бодож хэвшиж байна. Ингэснээр сурагчдын сэтгэн бодох чадвар нь эрс сайжирч байна. Оюун эрдэнэ багш маань идэвхтэй сургалтыг амжилттай зохион байгуулдаг багш нарын нэг, сайн хийж байгаа төвшөнд тогтмол хамрагддаг. Үүний үр дүнд сурагчдын бие даан суралцах, ойлгон унших чадварт нь ахиц гарч байна. Сургуулийн хэмжээнд зохион байгуулагддаг олимпиад уралдаан тэмцээнд ангийн сурагчдыг амжилттай оролцуулдаг. Монгол хэл хичээлийн олимпиадад сурагч ганц л 3 дугаар байр, мөн математикийн олимпиадад 1-р байраар эзэлсэн. 2024 оны хичээлийн жил зохион байгуулагдсан улсын уян бүжгийн тэмцээнд хамтлаг болон гоцлол бүжгээр амжилттай оролцсон. Мөн янзган хүрээг хайрлаарай аяны хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд 2-р байр эзэлсэн. Хүн болох багаасаа төслийн хүрээнд болон сургууль дээр зохион байгуулагддаг дугуйлан секцэд ангийн сурагчдыг хамруулж 63% нь хамрагдаж байна. Уншихуун гайхамшиг аяны хүрээнд ангийн сурагчдыг ном уншуулж, уншсан номын тэмдэглэл хөтлүүлэх ажлуудыг зохион явуулдаг. Үүний үр дүнд ойлгон унших чадвар нь нэмэгдсэн, ойлгон унших хичээлийн түвшин тогтоох шалгалтанд 60-аас дээш хувьтай үнэлэгдэж байгаа. Бие даалтын 7 хоногийн хугацаанд STEM сургалтыг үр дүнтэй зохион байгуулж, төрөл бүрийн бүтээл хийж, сурагчдын техник сэтгэлгээ болон сэтгэн бодох чадвар нь сайжирч байна. Мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ маш сайн хамтарч ажилладаг. Дорнот аймгийн 5-р сургууль дээр болсон мэргэжлийн хөгжлийн бүлгийн сургалтанд амжилттай хамрагдаж, үйл явдлыг өрнүүлэн бичцгээ сэдвт монгол хэлний судалгаад хичээлийг зааж, заа харах зүйгээ сайжруулан туршлага солилцсон. Мөн сургууль дээрээ судалгаад хичээлүүдийг амжилттай зохион байгуулдаг. Мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтран интеграцид суурилсан багшлахгүй ба суралцгүй сэдвт илтгэл бичиж амжилттай хэлэлцүүлсэн. Нэгж хичээлийн хөтөлбөрийн уралдаанд амжилттай оролцсон манай сургуулийн чадварлаг залуу багш нарын нэг юм аа. Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг.